Өнөөдөр танд сайхан зүйл тохиолдох болно. Өнөөдөр танд сайхан зүйл тохиолдох байх. Нэг удаа хуурдагдаад үзвэл ямар вэ? Нэг хүн жорлонд оржээ. Өдрийн турш хамгийн их ордог газар бол жорлон юм аа. Санамсаргүй өндийгөөд гартал нүдний өмнө ханан дээр юм бичээстэй байлаа. Өнөөдөр танд сайхан зүйл тохиолдох байх. Илүү ч үгүй, дутуу ч үгүй. Яг тэр үгийг хараад жумалсан нэмсэглээд нэг их зүйл бодолгүй гарч иржээ. Сонирхолтой нь тэрхүү нэг мөр ой ухаанд нь тогтоод үлджээ. Ягаад ч юм өөрт нь нэг л сайхан зүйл тохиолдох гээд байгаа мэт сонин мэдрэмж төрөв. Тэр өдөр нэг л эерэг өөдрөг сэтгэлээр өдрийг өнгөрүүлж гэртээ харих замд дахиад тэр үг бодогдлоо. Гэрлүүгээ явах автобусанд суухад олон хүмүүс уурлагч үгүй. Нилээн өгсөн алхаж очдог өөрийнх нь жижигхэн гэр амгалан тайван нөөлөгтэй дулаахан санагдаж хүйтэн байсан цаг агаар сэрүүтэр мэдрэмж төрүүлж харанхуй замд гэрэлтэн буй хуучирч илэгдсэн гудамж нэг гэрэл нэг л дотн санагдаж түүний дээр харагдах саран авхай баясан нэмсэглэж өөрийг нь угтаж буй сэтгэл дүүрэн мэдрэмж нүүрэнд аяанда хөнгөн нэмсэглэл тодорч маргааш бас өөрт нь сайхан зүйл тохиолдох гэж буй хүсэл тэмүүлэл ердөө ганцхан мөрөг танд өнөөдөр сайхан зүйл тохиолдох байх. Аль хэдийн тохиолдсон ч байж мэдэх юм аа. Өдрийг сайхан өнгөрүүлээд гэртээ харах зам болохоор өнөөдөр танд сайхан зүйл тохиолдох байх. Тэгэх байх. Өдөр бүр сайхан зүйл тохиолдох байх. Өдөр бүрийн өнөөдөр надад сайхан зүйл тохиолдох болно. Та бүхэн ч бас нэг удаа хуурдагдаж үзэхгүй юм уу? Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Нэг удаа хуурдагдаад үзээрэй. Танд өнөөдөр сайхан зүйл тохиолдох болно. Өдөр бүрийг ингэж бодоорой. Бодол биелэлээ олдоо.